Жилүүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиодог. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрээр 1993 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ жил 31 дахь жилдээ тэмдэглэл өнгөрүүлж байна. Өнөөдөр онцгой байдлын байгууллагын 15 албаагч гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлууллаа. Онцгой байдлын албаагчид гал усны аюултай нүүр тулан ажиллаж, ард иргэдийнхэн амнаас эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэн мэрэгжлийн ур чадвараа дайчлан ажилдаг бааtruуд. Энэ албандаа сэтгэл зүрхээ зориулж яваа Багнуур дүүргийн онцгой байдлын хэлтсийн үүр цогт гал улмтоо бадрааж байна. Тэд гэр бүлээрээ тангараг өргөсөн бааtruуд юм. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан онцгой байдлын ерхий газар, нийслэлийн онцгой байдлын газраас албаагчд 15 албаагчтайгаа гэрлэх ёслолын хоригдонд орох ийм алтан боломж, ийм сайхан эрхийг олгож өгсөн энэ өдөр маш их баяртай байна. Мэдээж ад жаргалаар дүүрэн, энэ төрөөр дүүрэн одоо өөр үгээр тайлбарлаж хэлж чадахгүй юм гэхлээр үнэхээр сайхан баяртай байна. Тэгээд таны хувьд одоо аль албанд ямар мэрэгчлэр үүрэг гүйцэтгэж ажиллаж байна? За би ерөнхийдөө бол 2019 оноос хойш одоо хүртэл ингээд энэ албанд зүтгэж байна. Манай аав энэ албанд бас ажиллаж ирсэн, бас удам дамжсан. Аавынхаа удмыг бас цаашаа залгаж явж байгаа тийм үе дамжсан бас нэг аавынхаа түүчээ болж бас явахыг хүсэж байгаа тийм. Өнөөдөр ханы минь ажлын газраас, нийслэлийн онцгой байдлын газраас хормын ордонтой хамтраад ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаад манай гэр бүлийн зүгээс маш их баяртай байна. Ирэх хоёрын мэрэгчлэр та хэрэг бахархдаг байна? Ер нь бахархнаа. Хэцүү шттэ яг аврагч хүн онцгой байдлын албаагч гэдэг бол ер нь үнэхээр хэцүү. Гэхдээ үнэхээр олон тийм бахархах зүйл ихтэй хамгийн сайхан мэрэгжил. Би өөрөө болохоор Багнуур дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн тасгийн эмчээр ажилладаг. Тэгээ хоёулаа төрийн албаагч. Тэгээ нөхрийнхөө мэрэгчлэр маш их бахархдаг. Онцгой байдлын ерхий газрын харьяа давтан сургалт сэргээн цэцлийн төвийн 113 дугаар ангийн ээлжийн анхлах тоогооч мөнгөн чимэг. Тэрбээр албаагчдын хоолыг хариуцсан мөн л цаг наргуу онцгой байдлын байгууллагт алба хашиж байна. Түүний хувьд албандаа ажиллаад 9 жил болж байгаамаа. Хантайгаа ханилаад 19 жил болж гин. Дээр нь албандаа ажиллаад 9 жил бол 9 жилийн хан дээр ийм сайхан мэдээ сонсож, ийм сайхан аз жаргалтай мөчүүдийг минь хуваалцаж өгж байгаа байгууллагын үнэхээр баярлж байна. Үнэхээр бүтээрийн сэтгэл бүр үгээр хэлэхээ аргагүй л байна. Баярлсандаа бүр ойллаа, зарим сая бүр тийм байна. Мэрэгчлийнхаа цаах натаа юугаар бахархдаг вэ? Ер нь манай онцгой байдлын албач нь сайхан бахархмаар хүмүүсийг сайхан инэрн дээр нь тэгээд хүмүүсийн нэг ард иргэдийнхэн эрүүл мэндийн сайн сайхны төлөө зүтгэдэг, цаг наргүй хичнээн зүтгэж байгаа гэсэн тэр ажилдаа ер нь бол дуртай байдаг. Онцгой байдлын албаагчдын хормыг зохион байгуулах ажилд нийслэлийн онцгой байдлын газар гэрлэх ёслолын ордон хамтран ажилласан. Жил бүр олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ жил өмнөгчлүүдээс онцлогтой буюу нээлтийн хөтөлбөр, урлагийн тоглолтыг хоримлогч хосууд болон тэдний гэр бүлийнхэнд толилуулсан юм а. Нийслэлийн гамшигаас хамгаалах зөвлөл санаачлан нийслэлийн онцгой байдлын газар мөн гэрлэх ёслолын ордон хамтраад онцгой байдлынхаа 15 албаагчийн амьдралын хамгийн нандин дурсамж болох одоо гэрлэх ёслолын үйл ажиллагааг нь зохион байгуулах ийм үйл явдал болж байна. За бид яагаад онцгой байдлын албаагчтай сонгож авсан бэ гэхээр тэд одоо гэр бүлтэй гэхээсээ илүү ажилдаа цаг зарцуулдаг. Дээр нь эх орон ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн ийм онцгой ажил хийдэг хүмүүс юм а. Тийм учраас энэ хүмүүсийнхээ одоо амьдралд нь гэр бүлд нь маш сайхан нандин дурсамж үлдээж аз жаргал бэлгэлэхээр бид энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээ яг эдгээр өдрүүдэд бас олон улсын гэр бүлийн өдрүүд тохиож байна. Тэгэхээр энэ өдрийг ухтаад онцгой байдлынхаа албаагчтай хамтарсан энэ гоё арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. За ингээд өнөөдрийн арга хэмжээнд маань онцгой байдлын ерхий газрын харьяа нийтдээ анги байгууллагуудаас нийтдээ 15 албаагч одоо Монгол улстай өрх нэмжтэй гал голомтой асааж өрхөө тусгаарлаж айл гэр болж байгаа ийм сайхан баяр өдөр тохиож байна. Тэгээ энэхүү бас арга хэмжээг мань өнөөдөр дэмжлэг үзүүлж зохион байгуулалт маш их одоо бас тусцаа үзүүлж байгаа гэрлэх ёслолын оюун зүйн захиралтай гэрлэх ёслолын хамт олондоо бас ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. За мөн дээрээс нь өнөөдөр хурмаа хийж байгаа нийт одоо 15 албаагчтай онцгой байдлын ерөнхий газрын нийт одоо ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс ад жаргал эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Гэрлэх ёслолын ордон 50 жилийн хугацаанд 53 мянган хосын гэрлэлтийг баталсан байна. Залуу хосуудаас гадна мөнгөн алтан хормуудыг хийж эхэлсэн. Гэрлэх ёслолын ордонтой салшгүй холбоотой хүн бол ёслолын удирдагч амгалан. Түүний хувьд 20 дахь жилдээ ажиллаж байна.
Яг би одоо энэ гэрэл хэслийн ордонд 20 жил ажиллаж байна. Энэ хугацаанд 15 мянган хосын одоо гэрэл ёслыг нь ёсолж тэднийхээ энэ гоё баярт мөчийг хамтдаа хуваалцаж энэ сайхан гайхалтай ажлыг хийж байна. За энэ дотор одоо 24 оноос эхлээд манайхаас 9 эрдний хурим гэдэг гайхалтай хурим бас зохион байгуулж байна. Бид одоо ганцхан залуу хос одоо хурмаа их одоо байх албагүй. Бид амьдралынхаа энэ түүхэнд болж байгаа энэ хурмынхаа тэмдэглэлт ойнууд дээр те 5 жилийн зайтай 10 жил, 15 жил, 20 жил гэдэг энэ одоо тэмдэглэлт ойн дээр гэрэл хэслээ хийх боломжтой юм а. 20 жил хансан бол номин эрднийхээ хурмыг ийн, 30 жил хансан бол судан эрднийхээ хурмыг ийн, ингээ 50 жил хансан бол алтан эрднийхээ хурмыг ийн гэд энэ гайхалтай мөчүүдийг бас хосуудаа бэлгэлгээр тэдэндээ бас нандин дурсамжийг бий болгохоор иргэн нэг дахин одоо залуу насаа дурсаад те тэр хайрын одоо иргэн хамтдаа дахин мэдэрч гэр бүлээрээ тэр аз жаргалыг хуваалцаж энэ гэрлэх хэслийн ордондоо орох боломжтой шүү гэдгийг одоо 24 оноос хэрэгжүүлээд маш амжилттай явж байна. Улс үндэстэн их тайван оршин тогтнох хамгийн бага нэгж нь гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүйд тухайн улс орны хувьд хамгийн чухал үнд зүйлс. Монгол улсын хувьд гэр бүлийн өдрийг 2006 оноос тэмдэглэж эхэлсэн.